За сайн байцгаана уу хүүхдүүд, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За синхрон 21 дахь хичээл эхэлж байна. За тэгэхээр энэ удаагийн сэдэв бол үгийн хувиргал гэсэн сэдэв байна. Тэгэхээр үгийг хувиргах ёсноос мэдээж зөв хэрэглэх тал дээр өнөөдрийн хичээлээ маань бодлого орж байна. За хэлний нэгжүүдийг сэргээн санаа гэвэл хэлний үндсэн нэгжүүдэд бүтээвэр, үг, өгүүлбэр их ордог тийм ээ. Тэгэхээр хамгийн дээд нэгж бол их, хамгийн бага нэгж бол бүтээвэр гэсэн. За хэлний нэгжүүд тус бүрдээ дараах үүрэгтэй байна. За бүтээврийг цааш нь задлая. Бүтээврийг бол язгуур бүтээвэр, залгуур бүтээвэр гэж ангилна. Язгуур бүтээврээ идэвхтэй идэхгүй. За залгуур бүтээврээ дагвар нөхцөлгээд ангилна. За мөн одоо цаашлаад нэр язгуур, үйл язгуур, дүрслэг, дуурайх язгуур, нэрийн нөхцөл, үүлийн нөхцөл мэтлэнгээр бодлож байна. За нэр үгийн бүтцийг дэлгэцээр харуулж байна. Язгуур дагвараас гадна тооны дагвар, тэн ялгал, хамаатуулах нөхцөл гэсэн үгтэй байдаг бол үйл үгийн маань бүтэц язгуур дагвараас гадна хэвийн дагвар, байдлын дагвар, холбоох төгсөх нөхцөл гэсэн үгтэй байна. За өгүүлбэрийн төвшөнд бол өгүүлбэрийг бүтэц өгүүлбэр, бүтэц бос өгүүлбэр гэж ангилж байгаа. Бүтэц өгүүлбэрийн энгийн нийлмэл, бүтэц бос өгүүлбэрээ жинхэнэ бос аялга үг, жинхэнэ аялга үг гэж ангилна. За ихийг бас ангилж байна. Их бол одоо нэг цогцлбороос бүтсэн их байж болдог. Түүнийг бол бид нар бичил их гэж нэрлэдэг тийм ээ. За ингээд их маань бор мөчлөг хэсэг бүлэг анги гэсэн бүтцээс ерөнхийдөө бүрднэ. За тэгэхээр өнөөдрийн хичээлийн хувьд бол бид бүхэн үгийн төвшөнд хувиргал хийн тийм ээ. Үгийг хураах, дэлгэрүүлэх, салаалах, донгоргох гэсэн дөрвөн хувиргалыг хэрхэн яаж хийж болох вэ гэдгийг жишээн дээр харна. За дэлгэрүүлэх ер нь бол үгийн хувиргал гэж юу хэлэх гээд байна гэхээр үгийг эхний үсэг үеэр нь товчлон нэг юм үзүүдлийг хоёр болон түүнээс олон үгээр илэрхийлж болно. Хошоо ба нийгмэл үгийн байрыг суулж найруулж болно. Нэр одоо үгээс үйл үгээс нэр үг бүтээж болно. Хэлцэн хэлбэржилтийг нь өөрчилж болно. Энэ бүгдийг ер нь бол үгийн хувиргал гэж хэлдэг юм. За дэлгэрүүлэх хувиргал дээр жишээ авч үзье. Нэг ухагдхууныг нийлмэл үгээр илэрхийлж болно. Номын болон сурагчиг, гар бөмбөг гэх мэтлэнгээр. За хоршоо үгээр нэг ухагдхууныг нэрлэн найз нөхөд бичиг баримт, үрдүн ашиг шим гэх мэтлэнгээр хэлцүүгээр илэрхийлж болно. Нүднийг юм бүдүүн үзүү гаргах гэд. За үгийг давтан дэлгэрүүлж болно. Бодож хийх, айраг майраг ном зом гэд тийм ээ. За нэг зүйлийг хоёр ба түүнээс олон үгээр нэрлэж болно. За гисэр тууж гэхийг 10 зүгийн хорийн үндсийг таслагч, ачид богд, гисэр мэргэн хаан гэд нэрлэж болно гэсэн гэх мэтлэнгээр дэлгэрүүлэх хувиргалыг хийх нэ. За хураах хувиргал дээр бол үгийн эхний үсгийг үеэр нь авч болно. За дасторжийн нацаг дорж гэхийг шууд дэ нацаг дорж гэдэг тийм ээ. Нийлмэл үгийг одоо аль нэг үгээр нь илэрхийлж болно. Өргөө кино театр гэхийг шууд өргөө өнтрийг нэрлэж болно. За нийлмэл үг нэрлэлтийг эхний үеэр нь товчилж болно. Одоо нэгтлэн бодогч гэхийг небо, Монголын цахилгаан мэдээ энтер гэхийг монцаам гэдэг тийм ээ. За хүний нэрийг бас шууд хэлэхээс зайлсхийлээд эхний үеэр нь хэлж болно. Эренчин багш, намдаг багш гэхийг наа багш, би багш гэх мэтлэнгээр. За хураах хувиргал бол ийм байна. За салаалах хувиргал дээр бол төрөл үг үүсгэж болно. Захих гэдэг үгнээс захиа, захтал, захиас, захирамж гэдэг энэ бол үгийн салаалах хувиргал. За нэр үйл үгэн дээр нөхцөл залгаад хэлцэн хувирлаар хувилгаж болно. Дэвтэр гэдэг үгэн дээр дэвтрийн, дэвтрийг, дэвтрээс гэх мэтлэнгээр. За үгийн утгыг салаалан шилжүүлж болно. Гар гэдэг үгнээс одоо гар хадвар, баруун гар, компьютерийн гар, уран гар, гараас гарах энтер гэдэг. За бас хэлцээр илэрхийлж болно. Гараа гаргах, гар татах, гар сунгах, гар харах. Мөн одоо этгээд үг үүсхийг бол бас салаалах хувиргал гэж хэлж болно. Хичээл орохгүй одоо цонхлох гэж ярихыг бол бид хичээл орохгүй гэсэн үг тийм ээ. За будаа болох гэдэг маань одоо бүтэхгүй байхыг хэлж явах жишээтэй. За цэрлэн нэрлэж байгаа нэрлэлт бол бас салаалах хувиргал. За могойг бол бид нэр усын амтан орхой гэх мэтлэнгээр нэрлэдэг тийм үү. За төрөл үгээ цааш нь дэлгэрүүлье. За төрөл үг гэдэг маань нэг язгууртай боловч үг бүтэх дагварынхаа утгаар ялгардаг хоёр болон түүнээс дээш бүлэг үгийг төрөл үг гэж байгаа. За энэ төрөл үгийг одоо цувааг ерөнхийдөө төрөл үгийн үүр гэж нэрлэнэ гэсэн үг. За жишээлбэл барь гэдэг үгнээс баримт, барилга, баримт, баривч гээд төрөл үг үүсгэсэн байна. Эдгээр үг бүгдээрээ төрөл үгийн үүр болж байгаа гэсэн үг. За төрөл үг нь нэг ижил язгуурт өөр дагвар залгажл үүсдэг гэсэн үг. Нөхцлөөр хувилгаж бичсэн бол төрөл үг болохгүй. Мөн язгуур авины ижил байгууламжтай үгтэй андуураад төрөл үг гэж бас үзэж болохгүй. Жишээлбэл үзүүр, үзэг, үзэм гэвэл төрөл үг биш. Гар гэдэг үгэн дээр гарсан, гарчаа, гарлаа гэдэг нөхцөл залгаа биччих юм бол төрөл үг биш гэсэн үг байна тийм ээ. За этгээд үг хэлэг бол цэрлэх бас хоёр бол бас салаалах хувиргалын нэг.
Этгээд үг хэллэг нь одоо юу гэдгийг бүдүүлэг үг хэллэг чамирхсан одоо хариу үг зэрэгүүд бол ордог. Хүмүүсийн нөгөө харилцааны явцад үүссэн эвгүй сэтгэл төрүүлэхээр ийм одоо сэтгэл хөдлөлөөс бол үүсдэг үг хэллэг. За цээрлэх ёс бол монголчууд эртнээсээ одоо тийм муухай бэлэг дэмбэрлэгүй үг хэллэгийг бол ерөөлийн үгээр сольж найруулах юм боломжтой байдаг. Үүнээс үүссэн одоо үг хэллэгийг бол бас салаалах хувиргал гэж үзэж байна. За тонгоргоо хувиргал гэдэг бол хоршоо нийлмэл үгийн байрыг сольж болно. Өглөө орой өглөө гэх мэтлэнгээр. За угсраа нийлмэл үгийн байрыг сольж болно. Өвлийн хүйтэн өвөл. За нийлмэл өвөлхүүний байрыг сольж болно. Хүлгүй далай хүлгүй гэж. За тонгоргоо хувиргал бол ийм жишээ байна. Мөн одоо юу гэх юм ингэж хомоолын утаагаар мах утх нь нүүдэлчдийн мах шүүсийг ариусгах хамгаалах арга Монгол ухаанаас гарчээ. За тэр мах утах гэдгийг утсан мах нь гэдэг өөрчилчих болж чинь тийм ээ. Тэгэхээр одоо эхний өгүүлбэр дээр бол харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр байсан бол утсан мах гэдэг ихээр олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр болох жишээ нэ тийм үү. За дараагийн жишээ намхан нуруутай урт хартай боловч бусадтай харьцуулахад гавл томтой хүмүүс гэвэл нуруу намхан гар урт боловч бусадтай харьцуулахад том гавлтай хүмүүс гээд одоо өгүүлбэрт хүмүүний одоо байр ингээс солигдсон тийм ээ. Иймэрхүү тонгорох хувиргал байж болно. За дэлгэрүүлэхдээ юуг анхаарах вэ гэхээр нэг ухагдах илэрхийлж байгаа хоршоо өгөө таних ёстой. Нэг ухагдах илэрхийлж байгаа хилцээ таних ёстой. Үгийн сангацсан холбоо өгийнхөө онцлогийг мэдчих ёстой. За хураахтаа юуг анхаарах вэ гэхээр нэр болон үйл үгийн бүтцээ мэддэг байх ёстой. За үгийн бүтцийн дагуу тэр задлж байгаа бүтээгүүр бүрийг тайлбарлаж чаддаг байх ёстой. Мөн одоо тэр хураах хувиргал гэж юу хэлэх вэ гэдэг зүйлээ бас мэдчих шаардлагатай. За салаалах хувиргалыг хийхдээ юуг анхаарах вэ гэхээр төрөл үгээ таних ёстой. Салаа утгатай үгийг таньж явах ёстой. Этгээд одоо тэр цээрлэх ёсыг бас таних ёстой. Салаалах хувиргалын аргууд нь одоо үгийн санг баяжуулдаг гэдгийг мөн ойлгож авах ёстой байх нэ. За тонгоргох хувиргалыг хийхдээ юуг анхаарах вэ гэхээр өгүүлбэрийн одоо гишүүний утга хэлцэн хэлбэрийг ойлгож авах ёстой. Тэр тонгоргох хувиргал гэж ямар аргууд байна тэр аргаас мэдж явах ёстой. За ингээд тохирох одоо жишээн дээр бол одоо ингээд нийцүүлээд хувиргах юм чадвартай байх ёстой гэдэг ч юм уу тийм ээ. За тэгэхээр та бүхэн энэ одоо 10 өгүүлбэрт байгаа тэр тодруулсан үгсийг дэлгэрүүлэх, хураах, салаалах, тонгоргох одоо хувиргалын аль тохирохоор нь одоо найруулад ажлын хуудастай бичих юм аа. За ингээд анхаарал хандуулсан та нартай баярлалаа. Ажлын хуудасаа ажиллаад илгээгээрэй.